Энэ ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг амнаатын татвар орж ирсэн. Одоо нийгэмд их асуудал үүсгээд байгаа. За өчигдөр бас Монгол Ардын намын их хурлын гишүүн Батнайрамд гишүүн сошиал хуудасаар ажлын хэсэг бол одоо бараг хаалттайгаар хуралдаж тийм ээ. За тэгээд дээрээс нь энэ ашигт малтмлын амнаатын татварыг одоо зориудаар буулгаж уулын Ардын намын бүлэг дээр татварын хэсгийг ингээд дараа болыг хойшлуулсан байсан юмыг ажлын хэсэг маань авч оруулж ирж ажлын хэсгийн болдын жавхлан дарга ахалж за ингээд энэ татварыг буулгах ийм маягтай мэдээллийг олон нийтэд хийсэн. За тэгэхээр энэ дээр бас Дамжин ням сайд одоо бас энэ байнгын ороо мэрэгжлийн байнгын орооны орж ирж байгаа. За Дамжин ням сайд биш болдын жавхлан сайд юм байна. Ажлын хэсгийг ахлагч болохоор энэ тал дээр ер нь яг ажлын хэсэг дээр юу яригдваа? Яг тэр татварыг одоо анх нөгөө засгаас өргөн барьснаар нь үлдээсэн юм уу? Нэг бол та хэд маань Батнайрамд гишүүний яриад байгаа шиг татврын амнаатын татварыг ингээ бууруулах зүйл залтыг хөндөж оруулж бууруулахын дэмжиж ажлын хэсэг дээр ингэж орж ирсэн юм уу гэсэн юм асуултыг асууя. Яагаад гэвэл нийгэмд ийм төөрөгдөл үүсэж байгаа. Нэг тал нь болохоор Монгол Ардын нам бүлгэрээ энэ хуулийг авч хэлэлцээд тэр татварын хэсгийг нь ингээ үлдээсэн гэж яриад байдаг. Нөгөө талтаа болохоор энэ хуулийн төсөл төр нэлээд шүүмжлэлтэй хандж исэн Батнайрамд гишүүн бол олон нийтэд үгүй ажлын хэсгээр бол ингээд хуучин засгаас өргөн барьснаар нь буюу бүлгийнхаа шийдвэрийг өөрчлөөд хүлээж авахгүй бүлгийн шийдвэрийг хүлээж авахгүйгээр засгийн өргөн барьсан тэр чигээр ингээ явахаар ийм хандлага чиг зураг гарч байна гэсэн. Тэгэхээр энэ тал дээр ажлын хэсэг маань ямархуу байр суурийг барьж ажилласан юм бэ? За ингээд асуултанд хариулт аваад тодруулъя. За ажлын хэсгийн ахлагч Жавхлан сайд за нэмэлт шаардлагатай бол салбарын сайд хариулъя. За Жавхлан сайдын микрофон гээ. Гишүүний микрофон гээ. За гишүүний асуултанд хариулт өгье. За ажлын хэсэг ил далд хуралдана гэдэг тийм дэг байхгүй. За дэгийн хуулиараа зааж өгсөн өрөөнд нь ажлын хэсэг хуралдаад явдаг юм байгаа. За манай Батнайрамд гишүүн ажлын хэсэгт өөрөө орцсон байгаа. За гадаад томилттой явсан байна. Бид явуулаагүй өөрөө явсан баг. Тийм тэгээд тэнд явж байхдаа сошиал төрөм тавьсан байна лээ. За тэр одоо тэрийг өөрөө тайлбарлана биз. За Батнайрамд гишүүн сүүлийн ажлын хэсгийн хурал дээр бол байгаагүй. Ямар ажлын хэсгийн хурлаа хойшлуулалтаа биш. За гэхдээ Батнайрамд гишүүний гаргасан санал дээр гишүүд маш хүндэтгэлтэй хандж байгаа. За тийм учраас бүлэг дээр ч гэсэн мөн хугацааг нь хойшлуулах хэрэгтэй гэсэн ийм одоо чиглэл өгсөн байгаа. За тийм учраас ажлын хэсгээр одоо амнаатын шин зохицуултыг бол тэр яригадаад байгаа он төрөгийн хэлцээрд ямар нэг нөлөөгүйгээр ямар нэг эрсдэл гарахгүйгээр хугацааг хойшлуулж тавьж ингэж орж ирж байгаа. За тэгэхээр одоо ингээд та төвчээртэй хүлээвэл одоо хэдхэн минутын дараа энэ зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн уншиж санал хураана. За тэрэн дээр маш ойлгомжтой томьёолоод орж ирнэ. Тэр үдэндээ дахиад асуусан ч болно, яасан ч болно.